За Франц улс өргөн хэмжээний тэмцлийг гэмт хэрэгтнүүдийн эсрэг явуулж байгаа юм байна. За ялангуяа хар тамхины бүлэглэлтэй өргөн хэмжээний тэмцлийг явуулна. За энэ хүрээнд Өмнөд Америкийн ширэнгэн ойд хатуу хамгаалалттай шорон байгуулахаар төлөвлөж байгаа юм байна. За Франц улс Өмнөд Америкийн ширэнгэн ойд хамгийн аюултай гэмт хэрэгтнүүд тэр дундаа хар тамхины бүлэглэлийн толгойлогч нарт зориулсан энэхүү шоронг барихаар төлөвлөж байгаа гэдгийг тус улсын хууль зүйн сайд Жирал Дарамын 5 дугаар сарын 18-ны өдөр мэдээлсэн байна. За энэхүү байгууламж нь 2028 онд Бразилийн хойд хэсэгт орших Францын хилийн чанддах нутаг дэвсгэрт хамаарах Францын Гвиней дахь Сент Лаурент дуу Мароны нэртэй хотод нэгднэ гэдгийг 7 хоног тутмын GDA сонинд бол мэдэгдсэн байна. За энэхүү шоронгийн байгууламж нь 60 газар маш хатуу дэглэмтэй ийм хорих байгууламж байх бөгөөд гол зорилго нь бол хар тамхины наймаатай холбоотой хамгийн аюултай этгээдүүдийг устгах зорилгоор тэрхүү байгууламжийг байгуулж байгааг хууль зүйн сайд онцлсон байна. За мөн хууль зүйн яамны албан тушаалтнуудын мэдгдснээр мөн эдгээр байгууламжаас 15 байгууламжийг нь исламны шашны радикал хит даврах үзэлтнүүдэд зориулж бас барьж байгаа гэдгийг онцлон мэдгдсэн байна. Хууль зүйн сайд Гвиней улсад хийх айлчлалынхаа үеэр 7 хоног тутмын сонд ярьцлага өгтөө миний стратеги маш энгийн бүх төвшөнд зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх зорилготой гэж мэдгдсэн байна. За энд бол хар тамхины наймаачдын ихэнх 8-ныхын ихэнх үеийн зүйлүүд бол явагддаг. Их газрын Францад шүлжээний удирдагчид нь бол ажилладаг. За үүн дээр бол бид нар саармагжуулах бодлого хэрэгжилж байгаа. За энэ шорон нь бол хар тамхины наймааны эсрэг дайнд хамгаалт болно гэж мэдгдсэн байна. За хамгийн гол нь шоронгийн байрлал нь хар тамхины сүлжээний толгойлогчдыг үрд тусгаарлах болно. За учир нь бол тэд гэмт хэргийн сүлжээтэй холбогдох ямар ч боломжгүй байдлаар тухайн байгууламжийг байгуулна гэж мэдэгдэж байгаа. Сент Лаурент дуу Мароны бол Парисын Орлын нисэх буудлын руу тийшэндээ эсвэл гидсэндээ кокаин тээвэрлэж хөрс Суринамаас гаралтай энэ мансуурлах бодисыг тээвэрлэдэг. За Бразилаас ирсэн луус гэж нэрлэгддэг хар тамхины тээвэрлэлтийн гол стратегийн төвд тооцогддог газар юм байна. За энд бол хууль зүйн сайд өнгөрсөн 1-р сард хамгийн том 100 хар тамхины наймаачдыг хорих ангиас тусгаарлах ийм зүйлийг явуулна гэдгээ мэдэгдэж байсан. За хууль бус бизнесийг эрхлэгийг зогсоох зорилготой тусгай байранд тусгаарлаж хорих хүсэлтэй байгаагаа мэдэгдээд байгаа. За Гвиней улсын хувьд бол хүн амын тоогоор хамгийн их гэмт хэрэг үйлдэгдэг Францын бүс нутагт тооцогддог юм байна. За 2023 оны байдлаар 100 мянган хүн ам тутамд 22.6 хүн амын гэмт хэрэг бүртгэгддэг нь Франц улсын дунджаас бараг 14 дахин их ийм гэмт хэрэг гаралттай газар юм байна. За Сент Лорен нь бол Францын хувьд 19-р зууны дунд үеэс 20-р зууны дунд үе хүртэл хорих үйл ажиллагаа явуулдаг хорих колон байсан гэдгээрээ алдартай ийм газар юм байна. За үндсэндээ энд бол хорих анги шоронгийн үйл ажиллагаа явуулах дэд бүтцэн хിവэрэ байгаа. За үүн дээр үндэслээд бол шинэ ийм хатууч шанг хорих үйл ажиллагаа явуулах байгууламжийг байгуулахаар Франц улс зорж байгаа юм байна.